Сайн байцгаана уу та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид хоёр маш гайхалтай газар ирээд байна. За Монгол уг заатны хөгжмийн товчооны тэргуун ган бүр бах дээрээ ажилд ирсэн байна. Тэгээ өнөөдөр та нартай Монголын бас маш агуу өв соёл болох Алтай ятгын тухай хэлрэнгуй ярилцаж хуваалцах гэж байна. За тэгээ ган бүр бах маань өөрийгөө нэг товчгоон танилцуулаад. За би 1991 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг контрбас их хур хөгжим мэргэжлж төгссөн. 93 оноос 2010 оны хооронд олон улсын аялан тоглолт завсраггүйгээр 17 жил олон улсын зах зээл дээр мэргэжлийн хөгжмийн үндэсний хөгжмийн энэ салбартаа ажилласан. Олон улсад байхдаа 6-7 киноны хөгжмөдөөс оролцож бас бүтээлээ бас олон улсын одоо зах зээл дээр киноны салбар дээр бас танилцуулж явлаа. 10 оноос хойш Алтай ятгын судалгаа 15 жил. За энэ хооронд нийтээ 5 хамтлаг бол байгуулсан. Игшгэлэн уянга бүртөө Алтай хамтлаг, тэгээд Жүрэ гэдэг энэ Алтай ятгтай холбоотой. За энэ тоолхон бол нэлээдэг олон бол байгаа. Алтай ятг гэдэг 10 оноос хойш нэг ийм нэртэй ийм хөгжийн бас нэг ийм төрөл зүйл Монгол үндэсний хөгжим дотор орж ирсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр нь Монгол улсад археологийн хөгжмийн олдвор маш зохиолддог. Тэр зам Төв Азийн энэ орон зайд Монголын археологийн хөгжмийн олдвор нэг 3 байгаа. Тэрнээс бол хэтрхгүй. Энэ 3 археологийн олдвор нь болохоор дэлхийн хүн төрөлхтний угсаатны хөгжим судлалын англи 105 ангиллийнхан 3-ын том төлөөлөл гэсэн үг л дээ. Тэгэхээр 2008 онд олдсон жаргалтай харихны хөгжмийн олдвор бол кортофон буюу жавхцсан хөгжмийн цөөрийн хайрцагт жавхцсан хөгжмийг төлөөлдөг. Тэгээд дээрээ эртний өргөний бичгийн дурсгалтай гарсан бас дүрслэл сэлмэр зурагтай гарсан учраас дэлхийн археологийн шинжлэх ухааны салбарт утга соёлын хосгүй үнэт олдвор гэж энэ олдврыг бол авч үздэг. Энэ хөгжмийг дахин сэргээж гаргаж ирснээр Монголын үндэсний хөгжмийн бас нэгэн том орон зайд өөрөнгөсөн 1500 жилийн түүхт эртний нөөцлөсөн хөгжим зэмсгээ холбож өгч байна гэсэн. Нөгөө дээгүүр хөгжмийн түүх нь архео хөгжим судлалынхаа хүрээнд 3500 жилийн том орон зай бас илтгэдэг учраас энэ судалгаа бол түүхэн том судалгаа маш урт хугацаагаар үргэлжилж байгаа. Тэгээд нийт 700 орчим урын сангийн баяжилттай хөг агшилгаанийхэн судалгаа болохоор маш олон төрөл зүйлээр бол явж байгаа. Би өөрөө мэргэжлийн хөгжимчин бас давхар соёл судлаач боловч байгалийн шинжлэх ухааны судалгааны орон зайд Алтай ятгын хөв хөглөгөөг задлаж 5 махбодоор нь таниулж энгийн одоо нөлөөтэй ахуй соёлд нь энгийн байдлыг хэрэглэх боломжтой, ойлгох боломжтойгоор холбож өгснөөр Алтай ятгыг угсаат нь хамаарахгүйгээр зүгээр тэмдэглэн хараад тоглох өргөн боломжийг бол нээж чадсан да би бас дотор айгүй одоо аз жаргалтай явдаг юм да. Би сэтгэл бол маш их ядартсан шүү дээ урт хугацааны судалгааны дараа. Тэгвэл сайн аргачлалыг олоод зөв зүйлийг нээгээд танигдсмаа одоо маш хүч авдаг. Тийм учраас Алтай ятгаар одоо сүүлийн 15 жилийн судалгаан дээр бол орж ажилласнараа миний үзэл баримтлал бол бас их өөр болсон. За таны хувьд одоо та сая хэллээ шүү дээ амьдралынхаа 30-40 жилийг ингээ хөгжим зориулсан. Тэгээд энэ Алтай ятгыг ялангуяа энэ олдвор олцсон өчөөс нь эхлээд энийг сэргээгээд энийг заавал ингээ нийгэмдээ таниулъя, өв соёлоо ингээ залуучуудаа өгье те. Нийгэмдээ нэг ийм хэрэглээний хөгжим болгоё гэж ингээ таны тэмүүлж байгаа шалтгаан нь юу юм бэ? Одоо жишээлбэл бидний залуу наснд туулсан уран бүтээлийн ажил амьдралын нэг юм орон зай гэж би. Энэ орон зай бол яг бусдад ижлэх нь аливаа зүйлийг бүрэн гүйцэд олж харж таниагүй орон зай аахгүй юу? Мэргэжсэн ч гэсэн мэргэжлийн хэмжээнд гоё тоолно. Хөгжмийн одоо мэргэжлэр сурч төгсчөөд тэр бол хангалттай биш. Энийн цааталд угсаатны осгойтой холбоод монголоор одоо ингэж орших ёстой. Тэгэд дээрээс нь энэ түүхийн урт цаг хугацааг наандаж 2000 жилээр ч гэсэн бас нэг жаахан толддог. Түүхийнхээ үе шатлуудаа бүр аюул сайхан ойлгодог хүннүүгээсээ тий. Энэ хоорондох түүхийн мандан бодлыгээд буурлыг аюул сайн мэддэг хийгээд бид хэрхэн яаж зовж ийсэ. Бид нарыг юу хүчрхийг болгож ийсэ. Бид ямар дуу хоор хөгжмөнтэй байсан.
эхлээс эхлээд нийт Монгол угсаатны хэмжээний ойлголттой болох нь одоо бидний насны хүмүүсүүдэд бол маш чухал зүйл байхгүй юу. Тэр нь зөвхөн нэг өдрийн 8 цаг ажиллаад хоол хийж идээд сайхан хантайгаа өөр хүүхдүүдтэй жаргалтай хорвог дүүргэх гэхээсээ илүүтэй бид юу үлдээж энэ оршихуйн төлөө яаж тэмцэх ёстой вэ гэдгээ ухамсарлана гэдэг маань өөрөө их чухал байгаад байна л да. Эх оронч гэдэг ч юм уу, эх орондоо хайртай ч юм уу, би газар шорондоо хайртай гэдэг нь бол энэгээр бол хэмжигддэг зүйл бол биш. Энийг хэмжигддэг зүйл биш. Бас бүх зүйлд одоо нэгэнт Монгол улсын газар нутаг чинь өөрөө дэлхий дээр хамгийн ховор зөвхөн тухайн угсаат нь олон мянган жилээр оршсон. Газар доорх олон зуун олон мянган жилийнхэн соёл нь тухайн угсаатныг илэрхийлж идэг. Өөх төгтөө салшгүй холбоотой байдаг гэдэг чинь өөрөө энэ их дэлхийн эзэд гэсэн үг байхгүй юу? Тэрэн шиг бусад улс гүрэнд бас ийм зүйлүүд бас байхгүй. Одоо нэг Монголын төвхтэй одоо хуваалцах гэж оролдоод байдаг түрк сой түргүүд газар доорх баялагууд авах юм бол тэндээс эртний грек ромын соёл гарах жишээ нь л байхгүй тийм ээ. Тухайн угсаатантай холбогдол аж холбогдолтой бол биш. Тэгээд ингэ шилжилт юунад басчих. Тэр Монголыг бол зөвхөн би дотроо нэг ч гэсэн үнэт зүйлийг түүхийн сурвалжтайгаар холбож гаргахгүй бол хэтэрхээ Монгол гэдэг нэрийн дор домогчлоод байна. Үлгэр зохиогоод байна. Бүр нэрийг Монгол болгоод байна. Тэгэхээр их сурвалж хийгээд тухайн угсаатны түүхэн урт цаг хугацааг нь батлах тийм хэмжээний юмнууд нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн гүйц тайлэгдэж шинжлэх ухаанаар нотлогдоход бас хэцүү. Биднэрд олон соёл байгаад байгаа юм шиг боловч яг тийшээ орох юм бол бид бас цөөхөн соёлтой үннийг хэлэхэд бид үндэсний хөгжим Монгол угсаатны олон хөгжим бид 100 гаруй хөгжим ярих гээд байгаа боловч яг үндэсний хөгжмийг яриад эхлэх юм бол гараа руу уруунаас хэтрхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг олон хөгжим бүтээсэн юм шиг. Тэгээ Монгол үндэсний хөгжмийг хэрвээ таньж мэдээ гэх юм бол үндэснийх нь харилцаж байгаа хөгжмөөсөө хараад тоолцсон л да ярина. Хичнээн төрлийн хөгжим байгаа. Тийм ээ. Тэгээд тэрнээс хэдэн өнөөдрийн ийм урт түүхийн цаг хугацааг туулж ирээд өнөөдөр монголчууд өөрсдийнх нь бүтээсэн хөгжим бэ гэдэг нь цөөхөн байхгүй юу? Морин хуурыг нэг хэлж болох, үүсгэмэл хөгжмөөс өвөр бүрийн их хуурыг нэг хэлж болох, дорны хөгжмийн одоо Монгол улсад орж ирээд олон зууныг илээдсэн уламжлалт харин хөгжмүүдийг бид өнөөдөр үндэсний хөгжим гэж бас авч үзэх гээд байдаг. Тэгвэл бид язгуурын үннийг нэг шалтгаантай энэ бүхэнд хариу өгөхээр цорын ганц олдвор чинь алтай яддаг. Энийг нэг шалтгаантай. Энэний төлөө энийг оролцсон. Хоёрдугаарт ерөнхийдөө судалгаа чинь бүрэн гүйц бүгдийг олж харж чаддаггүй. Гэхдээ нэг юу зам нь зөв байх юм бол бодлон зөв байх юм бол бас олж хараагүй маш олон зүйлүүдийг таниулах шалтгаантай байдаг. Тэр үднээс алтай ятгын судалгааг сүүлийн 15 жил хийснээр үнэт зүйл нь юу вэ гэх юм бол ямар тач 80 гаруй бүвэн дууны одоо архивыг цуглуулад дэлгээд үцхээр тэнд байгаа олон угсаат Монгол угсаатны ижил төстэй бүвэн дууны өгнүүд маш бага зөрөөтэй бүвэн дууны ая дангууд юу харагддаг вэ гэхээр монголчууд одоо өнөөдрийг шиг юм нүүдэл судал хийгээгүй байх үеийн дуунууд өнөөдөр зах зээнд нэг одоо зээлээ мэргэн ч юм уу нэг бол харчин харалтай тайжи ачлаа бөвөө ч юм уу энэ үг хэллэгүүд нь өнөөдөр өөр газар яг тэр үг хэллэгээр хэрэглэгдэж байгаа юм л аяда нийцлэхэн төв байдлуудыг аваад үцгээд угсаатны хоорондоо дахиад салж нуусан те бэлгүүдээ ноёныг дагаж авах нарыг үүсгэсэн өнөөдрийн урийнхаа болон огшууд үзэмч нь угсаатнууд нэг угсаатных нэр нь өөрчлөгдсөн. Энэ доторх нэгдвэл байх үеийнх нь бүвэн дууных үгнүүд нь ижлэхэн байж идэг ч юм уу те гэх мэт их сонирхолтой тийм олон зүйлүүдийг энэ алтай ядах биднэрд одоо өнөөдөр нээж гин ард түмэнд хараахан өгч чадаагүй ч гэсэн өгөхийн төлөө зүтгэсэн он жилүүдийн дараа би энэ ярьж байгаа болохоор бас сонирхолтой. Тийм байна. Алтай ятга гэдэг энэ хөгжим те ингээ Монгол гэрт Монгол айл хүн ингээ залснараа энэ
айл эрс ямар энерги авч ирдэг вэ? Ялангуяа одоо бид нар ч морин хураа маш их хөндөстэй идэж хамартай залдаг. Тэгэхээр за тэр талаар энерги талаас нь илүү тайлбарлаж өгвөл. Тий. Нэг жавар үргэх гэдэг үг маань ингээд л одоо баг нийт монголчууд бүгдээрээ мэддэг. Тэгтээ жаврыг яаж үргээд гэхлээр нэг хөгжин хуурын сайхан гоё татуулчих юмсан гэдэг нэг тийм их байгаад идэв шүү дээ. Тэгэхээр жавар өргөн гэс нэг ойлголт байгаад идэг. Үнэн хэрэгтээ хөгжмийн одоо үйлцэл давтамж энэ нэг юм саунд өсч байгаа шүү дээ. Энэ саунд агаарын багныг маш хүчтэй дөргөдөг гэсэн. Бидний ярьж байгаа яриа энэ байрны цаа талын дээр өнцөх юм бол очихгүй. Үзүр дээр бол булан тухаар бол орохгүй бидний яриа. Хөгжмийн их шиг болохоор тийш очдөг гэсэн байхгүй юу. Тэгэхээр энэ дотор ямар нэгэн дүү аваа ихшгэлэхээр энэ доторх бүх агаарыг хөдөлгөөнд оруулаад энэ шкафны өнцөг болон бүрт тий байгаа энэ агаарууд энэ тогтмол байдалд орчдөг гэсэн. Тогтмол байдалд ороод ийм агаарууд удажчаараа энерги нь өөрчлөгдөд сөрөг энерги агуулдаг. Муу гэсэн үг шүү дээ монголчууд ч тийм аягүй сайн мэддэг. Тэгэхээр хөгжмийн их шиг тэр энергиудыг цохиж агаарын багныг цохиж үргээж агаарыг цэвэрлэдэг гэсэн үг. Хөгжмийн их шиг өрх айл гэр бүрт ихшгэлэх юм бол тэр айрдалд байгаа нөхсөв бүх өмнөд рүү их шиг шингэж хөдөлгөөнгуудаа тогтцсон муу энергиудыг цохиж цэвэрлээд агаар цэвэрш. Энийг бид нэг жавар үргэн гэж ойлгоод байдаг байхгүй юу? Алтай ятгын хувьд өөр ингэсэн бас их онцлогтой. Энэ хөгжмийн их болтортой холбоотой тайлбаруудыг энэ дээр би бас хэлхийг бас гарталтай ийм сүг зураг хадны зургийн юм юутай анх хомрох хийж байгаа дүрслэлтэй. Энэ дотор нэг бууг намнаа чин танаад байна. Булга зүйдэг манад байна гэдэг шиг бууг намнаа чихгүй анчин байхгүй. Тийм байна. Энэ анчин их олдвор дээр яг ийм зурагтай. Энэ зургийн биенд нь оруулдаг. Бүр. Тий. Яг ийм байсан юм шүү. Тэгээд бууг нь их олдвор дээр дүрслэлийнхэн бууна. 3 салын өртөө, 4 салын өртөө, 5 салын өртөө, 6 салын өртөөгээр буугыг зурсан байдаг. Тэгэхээр буугын насыг тодорхойлсон байж болно. Тийм ээ? Байж болно. Тэгэхээр буугнууд бүгдээрээ нэг чиглэл рүү харсан байгааз. Тийм үү. Тий. Энэ дотор нэг янгар юм байдаг байхгүй юу? Оо за. Янгар ямааг яг тэгж бүгдээрээ ярьдггүй ч гэсэн Тэнгэрийн амтан гэдэг талаар нь би бас нэлээд сонсч байсан. Тэнгэрийн амтан гэхээр чи яаж бодсон бол ойлгоход хэцүү л дээ. Яа жигүүртэн биш тийм ээ. Тэгтээ янгар эвэр нь ургаад ингээд данхаагдсан маа уруудахаар нь өнгөрчих гээд байдаг учраас явсаар ягаад хийхээ зогсоол дээр очдөг юм байна л да. Хамгийн өндөрт гардаг байхгүй юу? Янгар юм аа. Алтай улсын хадны зурган дээр л маш их туслагдгаас гадна хөгтөргүйн, ашинагийн, ургийн гол символ бэлэг тэмдэг янгар юм. Тэгээд эндээс нэг зүйлийг бид харах хэрэгтэй. Харахаас өмнө нэг зүйл дахиад бас байгаа юм байна. 5 нохой байгаа. Энд дээр ингээд. Энд дээр ингээд 3 нохой. Энэ 4 ингээд ингээд 5 нохой гэдэг ах нь тааруулаад. Гэсэн чи анчин маань энд ингээд номсон байсан гэгээд номныхын цэвийг ингээд задлцсан их олдвор дээр. Ингээд задлцсан яг энэ задгаагаар ингээд задлцсан юм сумтай. Гэхдээ сум нь тийм. Энэ болохоор хүрлийн үед нүүдэлчдийн бүтээсэн хамгийн том нээлт бол дуудсан. Шунганж дуурдаг. Ан ур гэдэг. Энэ дотор бүхэлд нь өнөөдрийн бидний ангийн амьдралд бол одоо асар том соёл явж байгаа байхгүй юу? Тийм байна. За тэгээд эднэрийг аваад өөрлөгөө харуулад ингээд явахаар бүх ан бүгдээр ингээд өөрлөөр ордог. Орж байгаа. Тийм байна. Өөрлөөр орно. Тэгэнгүүт ол замд дууддаг. Сайн сайхан зүйл. Айл өрхөд байх юм бол алтай ятаг ол замд дуудана. Гэтэ маш хэрчмтэй, маш хүчтэй. Энэний хүч бол өвөрмөцшөө. Энэ болохоор дуу авайг гаргадаг. Манайхныхаар бол энэ бол авиа цэцруулагч нөхөлтэй. Энийг би өглөөд хас гэж гарсан. Гэтэ хас биш мэн. Энэ хүннүгүй
археологи олдурууд дээр бас модон авсны чимэглэл дээр 4 дэлбэдийн цэцгүүд байдаг юм байна. Тийм. Тэ. Энэ хааны цэцэг гэж ярьдаг юм байна. Тэ. Энэ жагт язгууртан тал руугаа туул хайлдаг. Тэгээд өрөөний бичгийн тусгалтай 64 тэмдэгдэхүү өрөөний бичгийн тусгал нь хүзүү царыг нийлж бичигдсэн байдлаар их олдор олдсон нь. Тэнд энэ хөгжмийн эзний нэр гэдэг чүрэ гэж. Газар тэнгэрийг аялуулан дуулагч, яялагч буюу аялгууч кон чүрэ гэдэг нь. Сүүлдээ энэ дахин судалгаа ороод энэ агуулга нь дотгорын хэмжээнд өөрчлөгдсөн ч гэсэн яяогил гэдэг нэг юм туйлын нэршил чүрэ гэж энэ хөгжмөнтэй холбоотой нэг эзний нэр байдаг гэдэг. Тийм учраас манайхан чүрэ клуб эзний нэрээр нэрлэж байгаа. Чүрэ музик компани эзний нэрээр нэрлэж байгаа. Энийгээ дамжуулаад 1500 жилийн дараа өнөө цагийн нүүдэлчдийн соёлыг энэ соёлоор тэтгэх зорилготойгоор энийг хийж байгаа. Энийг хоймроо голдоо бурхныхаа ширээн дээр голдоо тавьдаг манай шавнар бүгдээрээ угаасаа тавихад үсгэлэнтэй, амьтай, их шигэн бүгдээрээ тайлагдсан. Монголын үндэсний хөгжмийн зэмсэг дотроос хамгийн олон судалгаа орсон, олон улсын судлаачид оролцсон, өөрийн гэсэн археологийн бит олдуураа баталгааждаг. Цорын ганц, цорын хайрцагт жавхцдаг хөгжмийн төлсөн ятгах. Бэлэгдэл бол маш өндөр. Тийм бэ. Энэгээр дамжуулаад алтай хайлах, туул хайлахад сүрлэг нөгөө манайхан голдоо товшууртаар хайлж байна. Тийм. Тэ. Алтай ятгаараа тэгэхээр алтай ятг болохоор бүр ингэдэг эзний юм шиг, тэнгэрийн юм шигээр сав орондоо шууд дүүрэн тэ. Тэгээд одоогоор жарлант хайрхны өмнөхөө аманд 5 удаагийн тахилга дахихэд 5 удаагийн тэнгэрийн тэмдэгт нь бүрэн гүйтээр бууж биднийг бүр маш ихээр одоо нэг ангаалгасан гэж ярьдаг, шоконд оруулсан гэдэг те. Ийм хөгжим байхгүй. Тэнгэрд гарч ирсэн алтай ятгын дүрсэн. Тэрэн дээр бол гайхалтай л та. Анхны тахилга дээр бид нарыг Туулж Баатарчаав манхны засаг дарга энийг олсон эрдэм шинжилгээний ажилчид бид их олуулаа гэрчтэйгээр байсан гэж байгаа. Өмнөхөө аманд баруун талд нь 3 цувраа дэлжил байдаг. Жаг өндөрлөгтэй газар. Тэгээд тэрний дунд дэлжилөөний ойролцоо нарын ингэр эвэрдүү газар дахиад огномсан дандар хоноо сөргөж аваад санаандаг байдлаар хадны бус олоод тэр хадны бус илэрснээс алтай ятгын өнөө цагийн түүх эхэлдэг аахгүй юу. Тэр нь 2008 оны 5 сарын 24-ний өдөр болсон байдаг. Археологийн олдураас гаргаж авсан 2008 оны 6 сарын 28-ны өдөр байдаг. Алтай ятг Улаанбаатарт орж ирсэн 2008 оны 7 сарын 1 байдаг. 7 сарын 1-нд Монгол Ардын намын байрыг шатаагаад 5 хүн 8 насыг хохироогоод маш том сонгуулийн эсрэг том хөдөлгөөнд өрнөцсөн байхад алтай ятг Улаанбаатарт орж ирсэн түүхтэй. Алтай ятг жарлант хайрхнаас гарсны дараа өмнөхөө аманд тэрч голдоо манхан сумын 2 дугаар багийн айлд голдоо яадаг юм бэ? Хаварчдаг юм бэ? Бүгдээрээ тусландаа гарчаад туслан гэдэг чинь одоо зуны ихэнх сар ороод ирсэн байгаа үед тэнд нэг ганц айл үлдсэн. Тэр болгоо эрт ночлох гэд мороо урж байхгүй юу? Эрт ночлох үлдээд тэгээд алтай ятгыг их дэлхий дээр нь өнөө цагт одоо бидний гар дээр их барьж авч үлдээгээд дараа нь тухайн жилээ хорог орхисон байдаг түүхтэй. Энэ өөрийн гэсэн маш олон тийм нарийн холбоос дотор өнөө цаг үед бидэнд гэсэн хөгжмөн зэмсэг эсийн нэртэй авдаг. Тийм болохоор айл өрх бурхан ширээнэг хүндэтгэж тавьж алтай ятгыг гой хүснээрээ гიშгэлүүлэх юм бол түрүүн чамд хэлдэг шиг маш олон ухсаатны соёлууд сэрэх боломжтой. Зугаатай сайхан юм л да. Цэнгэлтэй ийм л хөгжим. Тэгээд бас тухайн тэр айлдаа асар их энерги ирчим. Тэгээ яг тэр Монголын өөрийнх нь уугуул зүйл ингээ орж ирж байна гэх юм өөрөө бас нэг зүйл нь манай шавнар бас их тийм мэдрэмтгий. Багш алтай ятгын чавхц тасарлаа гэнэ. Над руу шууд мэдгэтэн. Яажаа тасарч байгаа. Шөнийн тэдэн цаг тэдэн минут энэ хөгжин гинт тасарлаа. Өөрөө тасарлаа гэдэг.
Тэгээд гэсэн чи бидний нэг ийм асуудал байсныг хаачлаа хөгжим гэж. Энэ дандаа бэлэгдэлцөө талаасаа бид энийг ойлгох хэрэгтэй. Мухар сүсэг гэдэг талаас нь бэлэгдэлцөө талаасаа. Тэгэхээр аливаа зүйлийг бэлэгдэл талаасаа авч үзэх юм бол монголчуудын амьдрал өөрөө тэр чигтээ амьд домог байхгүй юу? Тийм болохоор тэр олон 15-20 мянган шад мөр шүлэг бүхий том туульсыг бид зөвхөн бөвөн дуун дээр хураадаг. Сая бид зам 4-ийн танх хөрөл туйлыг бөвөн дуу сонирхоллоо шүү дээ. Жангарын бөвөн дуу бас байгаа тийм. Одоо жишээлбэл жангарын бөвөн дуун дээр Тагцуул Алдар хааны үлдэл билээ. За гээд 100 гэх дуунаар өсдөг билээ. Тансаг бомб хааны ачлаа бүүвэ. Тантгаруулан жаахан хүлээ бүүвэ. Үүсэ Алдар хааны хүлээ бүүвэ. Үеийн чин жаахан жангар бүүвэ гэд бүхэл бүтэн жангарыг хэдэн үеэр бөвөн дуу хурааж оруулж ирээд тэгэд үрийг бүүвэлдэг. Үр бүүвэн болохоор нь ур удмын холбоостой, өгдөлтэй, энергитэй, хүчтэй тийм. Бид нэр тийм. Тэгээс өнөөдөр монголчууд яг өнөөдөр монголчууд бол таньж болохгүй. Бид дэлхийн талыг эзлэж, инхчүүлж, асар их том орон зайг эзэлсэн гүрэн улс байсан учраас бидний зовлон өнөө цагт бол маш их байгаа л туулсан зовлон их бий. Магадгүй бидний мэдэхгүй ямар ч юм нөгөө улстай хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Гэхдээ бидний язгуур цаад өгдөл нь болохоор нь яг л юм байдаг. Бодит нь ийм л байдаг байхгүй. Тэгэхээр энэ бүхэн бүгдээрээ алтай ятгаар дамжуулаад айл гэрийн хойморд дахиад ихсгэлэх боломж бол алтай ятгаар дамжиж байгаа. Жавар үргэх асуудал нь шүү дээ тийм байна. Нэрийг цэвэрлэнэ гэсэн үг л дээ одоо бидний харуул та. Ямар сайхан юм бэ. Бүр ингээ бошуухан гэртээ аваачаад хамсаан гэдэг өөрөө хөсөл төрлөө. Миний хувьд одоо яг л хар усан нуурынхаа хөвөн төрсөн ухаан төрсөн цагаасаа жаргалан тайрхныг харж одоо өссөн жаргалан тайрхны бэлгээр ингээд өвөө маань дандаа одоо дөрөв удирал те хичээрээс илгээл нүүдэг байсан. Тэгээ миний хувьд энэ хөгжим олцсон гэдэг ингээд их одоо манай музейд гэдэг Ховд аймгийн харахад бүр үнэхээр юм пөөх тийм 1400 жил 1500 жилийн өмнө хүртэл ийм өндөр соёртой болцсон те ийм хөгжимтэй байсан байж те гэдгийг мэдээд бас бахаргаж ирсэн. Тэгэхээр энэ Алтай ятаг яг одоо онцлог нь юу юм бэ те? Бусад хөгжмөөс юугаараа ялгаатай байгаа та тэр талаар илүү ярьж өгвөл. Онцлог нь одоо хүн дээр бол бид гэр бүлийн тухай ярьдээ шүү дээ. Гампруу онцлог бол гампруу аав ээж хоёр талаасаа баят тустай цагаан ясны цагаачд ургийн энэ көвн байхгүй юу? Хэмээн тэгээд нарт ороод дээр төрөөд л ингэ амьдарч байгаа те. Ах ихтэй гэдэг нэг миний нэг онцлогоо чамаас ингэ харахад арай өөр. Яг тэр шиг хөгжмөндөр бас ийм гэр бүл гэдэг шиг бүл хөгжмүүдийг ингэ таних шалтгаантай байна. Тэгэхээр гिचнээ хүн төрөлхтний хэмжээнд угсаадны хөгжмийн 5 том айсав байдаг ч гэсэн эдгээр дотор ингээд бүл үүсгэн. Бүлээс бүлийг дахиад үүсгэн. Төрөл үүсгэн. Төрлөөс нь дахиад төрөл зүйлүүд үүсгэн. Тэгэхээр Алтай ятгын бүл өнөөдөр Монголд байхгүй. Байхгүй. Бид ятг гэхээр 13 уцтай 21 уцтай ятгууд байгаа. Яг жишиж ойлгоно. Ижлэгийн ятг гэдэг нэртэй болооч. Бүлээр нь аваад үзэх юм бол өнөөдрийн монголчуудын ойлгоод байгаа ятг хөгжим бай хэвтэй төрлийн цитарын төрөл зүйлд хамаардаг. Цитар энэ нэг твхтэй байхгүй юу? Твхтэй учраас цитар, хакбред, ёочин төрөлд эдгээр бүгдээрээ ордог. Энгийн зураг хайрцагтай чавц хөгжмийн бүлд орно.
Энэ ятгах байна. Бид ойлгоод байгаа. Энэ ятгахт бол твэх байхгүй шууд жавхцсан татагдсан байгаа ч. Тийм байна. Тэ. Шууд ийм кордофоны буюу цорын хайрцагт хөгжмийн англиад ингээд шууд хамаардаг. Ямар ч твэхгүй энэ хөгжим өнөөдөр Монгол угсаатан дотроо хараахан байхгүй ч гэсэн бүл дотор нь төрөл салгачаар хөгжим нь нуман хуур. Нуман хуур гэдэг нь ингээд нуманлсан мөртлөө ийм цорын хайрцаг байхгүй. Амаараа цорын хайрцгийг орлуулдаг ганц чавхцтай цогтой хөгжим байна. Тэ. Тэр байж болох твэхгүй учраас. Тэг учраас Алтай ятгах бол өнөөдөртөө бүл хөгжмийнхаа хувьд бол цорын ганц. Зүгээр Алтай ятгахын жаргалтай харин хөгжмийн их олдврын судалгааг үндэслээд яг ямар хөгжим бэ гэдгийг шууд хэлэх юм бол энэ нь одоо энэ цорын хайрцагтай чавхцаст хөгжмийн 312-ын 33-д хамаардаг эртний нүүдэлчдийн туйлсын ятгах. Туйл хайрцаг. Энэ нь түүхийнхаа хувьд 1500 жилээр их олдор яригдах хэдий ч энэ бүлд хамаарах нуман төрлийн ятга Алтай өмнө хэсэг хан тэнгэр. Тэнгэр бол таримын хөндий. Дэнтхийн жагналог Янхан зохицолборд археологийн олдвораас 10 орчим ятгах байгаа. Эдгээр ятгууд нь манай эртний өмнөх 10-аас 13 дугаар зуунд хамаарсан 3-аас 3300 орчим жилийн түүхийн орон зайтай эртний хөгжмийн зэмсгүүд байхгүй юу ер нь. Архео буюу археологийн хөгжим судлаад Монголд хараахан хөгжөөгүй байгаа нь археологийн хөгжмийн олдвор олддгүй толботой одоогоор. Нэг олдвор нь 1989 онд олдсон Цэвэнд орж байгаа хэл хуурайгаа. Хэл хуурийнх нь түүхэн цаг үе тэр нь бол гайхалтай л да. Бас л яг Алтай ятгах шиг Монголын зүүн талаараа урагшаага Сяздан Ишинжна шин туссан нутаг. Тэгээд зүүн талаараа дөрвөлжин бусшаад агаад Морин толгой Төв аймгийн бус хоошоогоо Сагил увсын Амирлингийн соёл гэж байгаа. Тэрнээс хоошоо Хакасын Таштигийн соёл тэгээ бүр хойд зах нь Уралын дээд доод Камагийн соёл хүртэл ийм бүхэл бүтэн 4000 жилийн түүхтэй хэл хуурай соёл байна Монголд. Нүүдэлчдийн бүтээсэн. Энийг болохоор идиофоны буюу цоглоод хөгжмийн бүл гэж авч үзсэн. Тэгэхээр Алтай ятгахын бүлийн онцлог бусад хөгжмөдөг бодвол онцлогтой, маш их онцлогтой. Сурахад бол хамгийн амархан хөгжим. Тийм үү? Маш амархан хөгжим. Алтай ятгахыг заахад чамтай хамтраа тоглоход надад нэг 5-10 минут л хэрэгтэй. Тийм үү? Бүр тэгж хурдан юу? Эхний удаад бол заа юм. Тэ. Алтай ятгах дээр чи суснараа, Алтай ятгахаас суснараа. Чи надаас юу авч чадах вэ гэх юм бол би чамд Монгол угсаатны 80 орчим бөвөөнд өгч чадна. Чи тэр 80 орчим бөвөөнд хөгжмийн онлын суурь мэдлэггүйгээр заа юу? Шаардлагатахгүйгээр Дора ми фа сол ля си диез бемоль дэвшлэг доошлуулгыг тэмдэглэхэд огт хэрэглэхгүйгээр Алтай ятгах зөвхөн 6 жавхцын тоогыг хараад тухайн жавхцыг хараад тоглоход болно. Тийм үү. Тэ. Гэхдээ хөглөх аргачлалыг чинь би заагаад өгнө. Энэ дээр ойролцоогоо жамдаг 3 минут л шаардлагатай. Хөглөх аргачлал бол амархан. Гэхдээ гар утсан дээр юу Panatune гэдэг ингээд Алтай ятгахыг хөглөдөг аппликейшн байгаа гэсэн. За. Panatune. Ийм хөө байдалтай тийм. За. Тэгээд энэгээ харж байгаад өгсөн 6 жавхцаатай нэг төр хөглөж байна. Хөглөлтөө өөрөө хөглөх юм биш үү? Хөг гэдэг бол нэг нутгийн аялгау гэдэг шиг хөг гэдэг тийм чухал зүйл. Би чамайг дөрөвд аялгау гэж хэрэг таньдаг бол чинэг хөгчин тэр нутгийн аялга байхгүй юу? Би баядаар ярьдаг байх юм бол миний баяд аялгау нутгийн аялга гэсэн үг. Тэрэн шиг хөгжмийг таних аялгау нь саяны хөг. Энийг хөглчих юм бол энэ 6 жавхц гэдэг маань ерөнхийдөө бол бид нэр монголоор ярихад миний ярьж байгаа яриг чи одооход ойлгож байгаа шүү дээ. Ойлгож. Энэ монголоор ярьж байгаа үг болгонд чинь энэ Алтай ятгахын жавхцсан байхгүй юу? Үг нь. Тэгээд энэ нутгийн аялгаугаар хөглөж байгаа учраас ингэ гიშгэлгээ үг хоёр нийлэхээр энэ хөгжимч өөрөө яриад эхэлдэг гэсэн. Амьлж ийн гэсэн. Амьлж ийн гэсэн. Тэгэхээр нэлээдгүй олон угсаатны бүүн дуунуудыг бол чамд өгөх боломжтой. Энэ угсаатны дуунууд бол цохогдоогүй
яг ээжээ дамжид үр татсан түүхийн маш их урт цаг хугацааг туулсан. Туйлсын 22 дуу, аж байдлын 22 дуу, нийт 40 гаруй дуу, үлдсэн төрч орчим дуу бол ижил төстэй дуунууд гэсэн үг. Яг тэгэхээр нүүдэлчтэй. Нүүдэл судал хийдэг учраас биенийхээ соёлыг аваад бас ингээд явцсан байдаг болохоор энэ дотор ижил төстэй тийм ойролцоо дуунуудыг одоо ганцхан их шиг төлөө 2 дуу тавилттай биш дээ, амар ижлэх юм тий. Тэр гэж хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр архивд авч үлдээ нэг тиймэрхүү юм жагаад. Дараа нь савардан гэж нэг юм татлага байна. Торгуудын савардан татлага 1000 гаруй жилийн түүхтэй. 1000 цагаан ямаатай нэг юм айл байж гинэ гэдэг л домгон гоё л доо. Нэг өдөр 1000 цагаан ямааг алдчихад тэгээд бас гашуудын юм. Монголчууд ч малтай амар хайртай болохоор хүн шиг ирдэг. Нохоондоо хайртай болохоор амбултаа оруулдаг. Тийм байгалийн хилтэй, байгальтайгаа ингээд харьцдаг, байгальтайгаа амьдардаг ухсаатнууд аахгүй монголчууд. Энэ өрөнтийнхийг бодвол, өөрийн соёлыг бодвол тийм болохоор 1000 ямааныхаа хойноос ч гашуудчихсан чинь нэг цагаан ямаа гүйж ирээд тэгээд нөгөө нэг ганц үлдсэн цагаан ямаа бас өнгөрчдөг ахгүй гүйж ирээд тэгээд тэрийг чинь өрөвдөд нэг малын нэг твшээд штэ нөгөө нэг манайхтайхаар юу гэдэг хийж тэжээлүүдээ хийж өгдөг будаан хийж өгдөг. Нөгөө малын чинь твшин дээр арсын татаад хүзүү хийгээд чавхц татаад нөгөө хий чинь дон хийх гэснээр нөгөө товшрыг үүсгэж байгаа байхгүй юу? Товшир. Тий, товшир үүсгээд. Тэгээ хэрхэн яаж тоглолт юм бэ гэсэн чинь самган нөгөө нэг сүү ингээд самарч байсан. Тэр сүүний самралт тэр хөдөлгөөний харж байгаа л ингээд тоглож ийсэн. Тэгэл тэндээс эхлээд нөгөө нэг савартныг үүсгэсэн гэдэг нэг иймэрхүү сайхан домог байдаг юм байна. Тэгэхээр энэ саварт нь товшорын татлага ойролцоогоор 12 төрлийн татлага байдаг. Бүр яг хатуу юутай болцолтой, заавалж татах хэвээр зарчимтай. Тэрийг өөрөө татах ёсгүй юм байна л да. Тийм болохоор савардны 12 татлага гэж хэлдэг боловч үнэн хэрэгтээ ховх сайр борт талын болон манай Ховд аймгийн торгуудуудын хэмжээнд 30 гаруй юм татлага байна. Энэ судалгаануудыг би бас алтайгаа дамжуулаад чамд өгөх боломжтой. Чи тэрийг жавцын даагийн хараад асар их өв ингээд дагаад ирд юм шүү дээ тий. Ерөнхийдөө бол наадах чинь чухал байгаад байна. Тийм байна. Бас ихэл хоорн дээр яг язгуурын одоо баруун алтай язгуурын гэх юм уу да ойрдын нэг 6 л ухсаат байгаа. Ихэл хоорын татлага татдаг. Тэрнээс торгуудыг авчих юм бол цаана 5 ухсаат нь үлдчихэж байгаа. Энэ 5 ухсаатн дээрх бие биелгээ дагсан хамсарсан болно. Дангаараа татдаг ийм татлагын судалгаа маш цөөхөн хийгдсэн. Цөөхөн тоотой тийм номнууд бол бий. 18 20 татлагтай номнууд бий. Алтай ятгах дээр бол 100 орчим татлагыг ч бол авах боломжтой. 5 ухсаатны яг ухсаатнаар ингээд ангилцсан. Тэгэх юм бол бараг алтай ятгахтай бие биелгийгээ биелж болох нь шүү дээ тий. Бие биелгээ биелж болно гэсэн. За дээрээс нь магтаалын төрөлцөд болон туйлын чиглэлийн нэлээдгүй бүтээлийг авч болон хүүхдийн дууны 300 орчим бүтээлийг бас авах боломжтой. Би дандаа өгдөг юм шүү дээ. Аваарай л өгөөрэй гэдэг. Өгнөө л гэдэг. Энэ өөрөө ерөнхийдөө одоо зөвхөн баримжаар нэг 700 гаруй бүтээлийг болж өлгөн тоглож болно. Одоо сонирхолтой байж тээ. Энэ хөгнөөдийг гэж тээ 5 махуудын онлоор хөгнийхэн судалгааг хийгээд тэгэхээр манай мэргэжлийн хөгжмийн онлоор бол энэ бол байж боломгүй зүйл. Манай хөгжмийн онл чинь бас өөр нэгэн онл арга зүйтэй. Тэрэн дээр бол бид хөгжмийн хөг гიშгэлгэн дээр бол хам гიშгийн харилцаа холбоос Пифагорын квинтэн цирклэгтгээр гэж холбож тайлбарладаг. Би энэ арга зүйг алтай ятганд хэрэглээгүй. Яагаад тэгэхээр ард түмэн нүүдэлчдийн дундах мэдээлэл нь чухал. Тэгээс энэ мэдээлэл дотор Пифагор хэрэггүй байхгүй да нүүдэлч дотор. Нүүдэлч дотор юу хэрэгтэй гэхээр 6 тоолон хэрэгтэй. Зүгчгэн хэрэгтэй. Тэгээд дээрээс нь байгаль энэ өдөр тутмын од тэнгэрээ шинжих тухайн өдөртэй холбоотой үүний илэрхийлэл дотор чинь өнгөний асуудал орж ирнэ, жилийн асуудал орж ирнэ. Тэгээд дээрээс нь нөгөө 5 махуудаараа одоо хүртэл явж байна. Би 5 махуудыг нийт монголчууд маань мэддэггүй биш, өдөр тутам мэднэ. Өнөөдөр магадгүй л өдөр байх юм бол харлуу өдөр гэж хэлнэ шүү өнөөдөр тийм ээ. Өдрөө арчих юм бол өнөөдөр цагаан хулгай өдөр гинлээ гэдэг нь яг цагаан хулгай гэдэг чинь
төмөр махбодтой арга жил явахгүй, хулган жил явахгүй тийм ээ. Тэгээ хар луу дэрх юм бол усан махбодтой, усан махбодыг маань хар өнгөөр төлөөлж ярьдаг, модыг хөх өнгөөр төлөөлдөг. Тэр нь бас өөр юм шиг байгаа. Тийм учраас яг энэ ойлголтоор дамжуулаад Алтай ятгахын 5 хэсэг 5 махбодод нь хамаарах зүгчийг эрүүл ахуй болон бүх юмтай бүгдэн холбоод тайлбарладаг учраас энэ хөгжмийг өнөөдөр би 2 дугаар жавхцсны төмөр махбодтой цагаан өнгөний цогцлогоотой GB гэдэг үгээр хөглөсөн байгаа юм. Төмөр махбод 5 махбодын онлоор баруун зүгт хамаардаг. Тэгэхээр энэ хөгөн дээр баруун зүгийн ордын хөгжмөдийг тоглоход илүү амар гэсэн үг. Татлага, товшрын татлагтаар бараг 100%. Тэгээд нэг тоглоод сонирхолын 2 дахь дээр би чамтай юм ярихгүйгээр тэмдэглэё гэж тэрийг яриад өөрөө оролттой. Тэгээд живдээ гол юмнууд их тодорхой болчихно л да эндээс. Тийм ээ? За. Цаг ухсаатангүй хөдөөний айл гэж бол байхгүй тийм ээ. Тэгэхээр хөдөөний айлд ихсгэлж байгаа бүх хөгжмийг бүтээгч нь ухсаатны өөрөө. Тийм учраас хөгжмөөр бид ухсаатны хөгжим судлалыг бол заавал авч үзэх хэрэгтэй гэдэг нь хэрэг Монгол улсын хэмжээнд ухсаатны судал байх. Ухсаатны хөгжим судал байх. Ухсаатны судал бол байгаа. Монгол улсын хэмжээнд ягаад ухсаатны хөгжим судал байдгүй вэ? Гэвэл бас алдс болохоор хүмүүс дургуутсахаар, уурлахаар тий шинжлэх ухааны салбарын ингэж хамаагүй ярьж бас болдог ч юм уу. Гэхдээ Жамцын Бадраа гэсэн бол ухсаатны хөгжим судал дээр бол үнэтэй хувь нэмрээ оруулсан хэдий ч өнөөдөр ихтэй сургуулиуд дээр Монгол ухсаатны хөгжим судлалын институт, хөтөлбөр, багш 0 бүх зүйл соёл судлал, хөгжим судлалаар явж байна. Яг ийм цаг үед би ухсаатны хөгжим судлалтай холбоотой энэ хөдөөний айлтайч холбоотой дуугар хөгжимчдээр Алтай ятгахад олж хэлж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл би баядын хэлхэндэг те. Би нэг бодгаар л явж байна. Одоо дөрөвдийн их татлана. Дөрөвд. Танаа ухсаатан тий? Тий, манай ухсаат. Тэгвэл хотон гэлээ Балчин хэр бол бүх ухсаатан байгаа. Тэрний Балчин хэрийн хотонгийн 3 дугаар хөлбөрний 3 төрлөө тоглолт гэсэн. Дөрөв торгодын тухай ярьсан шүү дээ савар тэгээд. Савар. Тий. Чутрен. Тий, Тэгээд ухсаатнуудыг ингээд тоглоод тий. Бүгд орд юм шүү дээ бүр. Бүгд орно. Ямар гоё юм. Ногоон өнгөний цогцолгоотой хаврын улиралтай бол маш ээлтэй. Элэг эрхтнийг бол анхаарах хэвээр. Сав эрхт нь болохоор нь цус байгаа. Тиймээс элэг эрхтнийг бол анхаарахын тулд Алтай ятгахын 4 дугаар жавхцснаас
модон махбодтой энэ ихшлэгийн дээр тоглох хаваас элэг эрхтнийг тавьшруулна гэсэн үг байхгүй ерөнхийдөө. Одоо бид хэд ч ингэдэг байхгүй хаврын улиралд нөгөө элэг цүсийг цэвэрлэх ингээд юм юу явдаг байхгүй шар сүүгээр Монгол уламж дараагаар шар хүнсээр гэдэг шиг энэ дээр аяыг сонсонгууд бас биендээ тэрийг үйл давтамж гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр хөдөөний айл чинь ингээд амьдрч штэ. Хөдөөний айл амьдрангууд хөдөөний айл нөгөө нүүдэлчтэй ахуу соёлтой холбоотой энэ дотор олон зүйлүүд байгальтайгаа хамааралтайгаар уршиж идэг. Нэгдүгээр нутгийн аялгыг тэр хөдөөний айлыг гэж тэ хөдөөнөөс нь салгаад миний 17 жил амьдсан Германд аваачаад 17 жил болгочих юм бол тэдний аялга нь германч. Тэдний хэлэх үгний сонголт дотор герман үгнүүд орж ирнэ. Соёл биерүү ордог байхгүй. Тэгэхээр тухайн хөдөөний айлыг нутгийн угсаатны аялгатай байлгаж чадж байгаа гол зүйл нь тухайн угсаат нь биш. Угсаат нь нүүдэл суудлаар явах юм бол тэр нь өөрчлөгддөг. Газар нутган баг. газар нутаг. Тэгээ байгалийн давтамж байгаа. Тэгэхээр байгалийн давтамжууд олон янз байна гэсэн үг. Тийм ээ. Тэр тухайн газар нутаг дээр олон зуун жилээр амьдарч байгаа учраас байгалийн үйлсэл давтамжийн нөлөө тэр бидний яриад байгаа нэг чакра тодоод хүрдгээд энэ шингэдэг л байхгүй. Одоо жишээ нь баруун аймагт чинь нөгөө мөнх цаст өндөр цавчин болоод ихтэй учраас бид нар одоо ийм ширүүн дайчин гэж их ярьдаг байхгүй аав маань. Тэгэхээр яг л нөгөө тэр уулсынхын давтамжийн тухайн хүндээ нөлөөлөд байна гэсэн үг. Соёл нөлөөлж байна. Тэгжээд нутгийн аялгыг бүтээж байна. Халах угсаатны нэгэн сайхан эрхмийг ойрдын тэр нутаг дээр аваачаад 15 жил амьдруулчих юм бол ойрд аялахтай бол 100%. Тэгэхээр энэ бол байглаас үүсэлтэй үг гэж хэлэх байхгүй. Байглаас. Тийм учраас одоо 5 дугаар жавхацсан бол гал махбодтой. Зуны үйлрэл сайн. Зүрх хэрэгтэн зүрх анхаарах ёстой. Гэхдээ зүрхний нөлөө бөөрөөс ихтэй. Бөөр гэдэг маань усан махбодтой ляп мол хөвгчдөр тоглож яж энэ зүрх гэдэг хэрэгтнийг бол анхаарах шаардлагатай. Тэгэд энэ 5 махбодоор энэ бүх хүүгүүд маань өнгөөрөө хэрэгтэн. Тэгэхээр би чамтай хичээл арах юм бол хөх өнгөн дээр хөглчээрэх юм бол усан махбод ляп мол хөвгчтэй багшаа гэдэг ингээд шууд таних байхгүй юу? Энийг бол нүүдэлчтэй байна. Зүгээр мип мод минотор хөвгч гэх юм бол соёлын яамнаас айдас танихгүй. Тэнд учраа яриад байгаа байхгүй. Тэгэхээр бидний соёлын бийт бус өвийг авраган хамгаалах гэдэг яриад байгаа боловч хэрхэн тэмдэглэж таньдаг мэддэг тэмдэглэгээр нь ард түмнийг холбож энэ олон угсаатны соёлоодыг хил загт нутгийнхаа аялахтаа үг хэл соёлтой нь авч үлдэх вэ гэдэг дээр бол заавал тэмдэглэх хэрэгтэй. Тэр тэмдэглэгээ харамсалтай нь өнөөдөр хүртэл Монгол улсын хэмжээнд бол байхгүй байгаа. Алтай ядгыг дахиж судлаж 15 жилийн хугацаанд дахиж сэргээснээ бас нэг давуу тал энэ тэмдэглэгээнүүд бүрэлдэж бий болж сүүлийн 5 жилийн судалгаанд цэвэр жамшиг олон зуун хүмүүсүүд дээр өгч ингэж явж байгаа гэсэн үг. Тэгээд түрүүн би хэлсэн шүү дээ. Би чамд одоо тоон тэмдэглэгээ хэлнэ. Одоо чи тэрнийг тайлж уншна гэсэн үг байхгүй. Тэгээд чи тэрийг тайлж уншаад хэрэг чи тэрийг таньж явах юм бол энэ соёлын бит бус өвийг бол таних боломжтой гол нотлохоо болно л гэсэн. Ямар поинттэй юм бэ? Энд чинь нэг ингээ хөгжмийг сэргээгээд байгаа биш. Энийг дагаад асар олон өв бас давхар сэргээд угсаатны одоо ялгаа хоорондын нэг юм хилтэй болж байгаа юм шүү дээ. Одоо өөрсдийнхөө хилээр байлгах боломж бас бүртгэнэ шүү дээ хөгжмийн хилийг. Тэгээд нутгийн ардын дуунуудыг сэргээвэл өнөөдөр ойрдуудыг ойр төгсөөд би ойр төгсөөд нь л да. Гэхдээ хамаагүй ингэж ярихаар зарим ойр төгсөөднүүд маань бас таагүй хүлээж авах байх түүхэн цаг үе бодит үн өнөөдөр зөв аваад үсэх юм бол халахаар ярьдаг ойр аялга нутгийнх нь газар зүүн аялга нь үлдээд өвгөнд өөрчлөлт орсон явж байгаа. Үнэн байхгүй тэр. Хэрвээ алтайдгаа дамжуулаад зөвхөн загчны дооны судалгаанууд гаргаад загчингууд төгчих юм бол тэнд загчингууд тэрийгэ дуулснараа нутгийн өөрийнхөө аялгаа нөгөө нэг үгнүүд чинь ардын дунд дотор шингэсэн байж байгаа. Хэл сэргэнэ гэсэн үг л дээ. Тийм би. Баядууг яг тэрийгээр гой алтай ядахтай тэмдэглэгийг хийгээд 5 хөгөөр нь саяных шиг өнгөөр нь ялгаад баядуунуудыг нь баядуудын гар дээр өгөөд алтай ядах өгөх юм бол алтай ядах дуун түлхүүр байхгүй юу? Угсаатныхаа дууг таних
Тэгээд нөгөө нэг баядуудын нөгөө мэдээ судалгаа хийж байгаа юм чинь нэг хүний мэддэг 10 дуу бичихгүй нь ойлгомжтой шүү дээ. Нийт угсаадны асуудал ярьж байгаа юм чинь. Тийм учраас тэр дуунуудаа дамжаад тухайн баяд хэлэн дотор яригддаг үг хэллэгүүд хашгаас нэхлээ бүх юмнууд нь ороод ирэхээр баядын хэл дахиад сэргэх магадaltaй гэсэн үг байхгүй юу. Эдгээр чинь нийлээд ирэхээр нийт Монгол улсын соёлын дархлааны цөм байхгүй юу. Эдний бүгдийг нэг өнгөрөө оруулчих юм бол энэ бол нэгэн дайршил дотор айгүй амархаа хэврэхээ нь уусаад алга болчих. Ийм л үйл явцтай. Тэгэхээр монголчууд угсаадны бүлэг хоорондын бүх холбоосуудын судалгааг дуун энэ ухаануудыг айгүй сайн судлаач угсааднуудаа аврахгүй бол бид их даяарч байгаа нэг асуудал. Энэ дээр Алтай ятгахын нөлөө бол тийм бэ. Маш хүчтэй нөлөөлөг үзүүлж чадна гэдэгт одоо би бол хэлж чадна. 15 жилийн дараа би ярьж штэ. Тийм. 15 жилийн өмнө бол би юу энд тохоо би бодчихдоггүй. Тэгэхээр чи наадах чи өөрөө бас олон зүйлийг нээж яах гэсэн. Тийм бэ. Бид нөгөө одоо жишээ нь Ховд аймгаас би чинь оюутан болол гараад энд ирээд миний аялга өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар чинь ингээд аялгаа яриач аялгаа сэргээгээч гэхээр ч одоо ингээд одоо эмээтэйгээ ярьдгээрээ яриад байх хэвээр юм яах хэвээр юм бэ гэсэн чинь хөгжмөнтэйгөө хамт ингээд нөгөө соёлтойгоо хамт өгөхөөр чинь тэрийг хүүхд суух юм шүү дээ. Одоо чинь би хүүхдтэй аялга заа ихээр чинь ойлгохгүй шүү дээ хүүхдүүдээ. Одоо бүр энэ Улаанбаатар дархан төрсэн хүүхд чинь тий. Тэгэхээр бид нар айл болгон хэрвээ Алтай ятгахыг ихшэглүүлээд өөрийнхөө угсаатны дуу хөгжмийг ядаж хүүхдээ төрсэн цагаас нь сонсгож ивэл тэр чинь автоматар өөрөө тэр хүүхдийн далд ухамсарт бараг ингэ шингэж өвн үлтгэнэ шүү дээ тий. За болсон. Энэ болохоор нэг элкэндэг гэдэг маань. Тийм дээ. Элкэндэг гэж юм гэсэн үг шүү дээ. Ямар гоё юм. Өстой их баярлалаа. Их юм сурч авлаа. Өнөөдөр тэгээ цаг заваа гарган манай үзэгчдэд болон бит хоёрт ийм сайхан Алтай ятга гэдэг өв соёл тэгээ үүнийг дагаад асар олон аман зохиолын аялгууны тий угсаатны маш олон өв ингээд дагалдаад явж байгаа юм байна. Үүнийг сэргээгээд явна гэдэг бол үнэхээр бас агуу гэдэг нэг насанд хийж болох хүний бас л дээд ингээд хувь зохиол хөдөлмөр гэж харж байна. Тэгээ танд маш их баярлалаа. Хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Хэрвээ та бүхэн маань энэ хөгжмийг сонирхоод тий авъя бас гэртээ залъя хүүхдүүдэд заая гэж бодож байгаа бол гам бүрүү ахтай маань холбогдорой. True Music гэдэг Facebook пэйж байгаа. Битээрээс тайлбар хэсэгт нь холбоосыг нь өгчий тий. Тэгээ манайхаа пэйжийг маань гадаадаас маш их монголчууд маань үздэг. Тэгэхээр та хэдмэн ч гэсэн захиалаад гадаад руу бас авах боломжтой бах тий. Энийг сонин зүйл нь гадаадд манай True клуб гэдэг юм байна. Зөвхөн Алтай ятгахтай манай шавнар яахгүй юу? Хөгжмөнгүй шавнар бол клубд бол элсэхгүй байсан. Хөгжмөнтэй байснараа би хөгжмөөр дамжуулаад саяны өвөөдөг ингээд дамжуулж өгдөг. Тэгээд Нидерланд, Орос улбаны улс, Японд юунууд маань нэгдсэн True клубын салбарууд. 10 сард Канадын Торонтод True клубын салбар нэгтгэв. Одоо хэрвээ танай пэйжийг гаднаас монголчууд дагдаг бол ерөнхийдөө л Алтай ятгахын True клубыг үйл ажиллагааг олон улсын хэмжээнд дэмжих, оролцох, өөрийнхөө амьдарч байгаа газраа тийм өөр хэмжээнд биднээс мэргэжлийн зөвлөгөөнөөр аваад Алтай ятгахыг өөр хүүхдүүдэд заах юм бол одоо жинхэнэ харийн нутагт ч их тавчдтэй шүү дээ тийм. Тийм учраас Алтай ятгаа дамжуулаад саяны нүүдэлчтэй асар үндсэнтэй өвөөдөг бүгдийг хамтдаа бас авах боломжтой. Энэ бас та нарын буйн асар том холбоос гэж бас бодож байгаа. Тийм болохоор олон улсын хэмжээнд Алтай ятгахыг өв соёлоор нь дамжуулж харийн нутагт яг монгол хэлээ, монгол соёлоо өвлүүлээд тухайн улсынхаа одоо боловсролыг үр хөвгтүүдэд өгч байгаа эцэг эхчүүдийн хувьд Алтай ятгахын сонголт нь бол бас их өвөрмөц шүү. Ийм салбарууд бас нэлээдгүй байгуулагдаж байгаа учраас эвлэж, нэгтэж, үн цэнэ хамтдаа хайрлаж бүтэхийг би бас маш хүсэж байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр та хэд маань бас өөрийнхөө амьдарч байгаа орондоо Алтай ятгаа хөгжүүлээ, өв соёлоо хүүхдүүддээ бас тий өвлүүлэн үлдээе гэж бодож байгаа бол бас мөн холбогдоод тэндээ бүр True гэдэг music клубыг байгуулах боломжтой юм биш үү? Салбар их тийм ээ. За тэгээ энэ хүртэл бас анхаарал тавин сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн эмчтгэр уулзъя. Тэр баяртай. За баяртай.